За hi guys. Өнөөдрийн бичлэгтээ тавтамаар л. За өнөөдрийн бичлэгний сэдэв бол Orchidea номын сан руу явж үзсэн бичлэг байгаа. За тэгээд эртэл номын сан ямар байдгийг бөөнөрөө харцгаая. За тэгээд шинэ YouTube нээж байгаа болохоор та намайг дэмжиж өгөөрэй. За тэгээд миний намайг бас дагаарай. Миний бичлэгтээ лайк дараарай. За тэгээд би тэгтээ гаднах орчлыг харуулъя. За гаднах байдлаас нэг иймэрхүү харагдчих байна. За нэг иймэрхүү. За тэгээд би одоо энэ намын санжийн эндээс манай гэрээс яг 6 минут учраас би бичлэгүүдэд таслаа явчихна. Одоо 4 минутын хугацаа байна. За тэгэхээр хэдүүлээ очиод уулзцаая. За түр баяртай. За намын сан дээр ирлээ. За тэгээд одоо намын сан маань нэг иймэрхүү харагдсан байна. Зарим хүмүүсүүд энэ дээр хичээлээ хийж ном уншиж цөлөө цаг өнгөрөөд юм шиг. За тэгэхээр ном уншицгаая. За номнуудыг харж байгаа Harry Potter гэсэн ном авлаа. За тэгээд Harry Potter гэсэн ном нь үнэхээр гоё төхөө. Би энэ Harry Potter номд үнэхээр дуртай. Би энэ номыг яг авсан байхгүй юу. Тэгээ би нөгөө хичээл дээр өглөө болгон байнг уншдаг байхгүй юу ном. Тэгээд энэ номыг сонгоод уншихаар шийдлээ. За тэгээд би зүгээр та нарт зүгээр харуулж байгаа шүү. Би тэгээд цаана тэгээд таслаа номнуудаа харуулж байгаа. Тэгээд уншаа явчих гэж бодлоо. За тэгээд дараач номыг харуулцгаая. За дараач ном бол Peanut Jones гэсэн ном байна. За энэ хүн ном нь аюу гоё болохоор би сонголоо. За тэгэхээр би номоо уншлаа. За дээлэн давхар бас гайгүй гоё дэжгүй юм байна. За та нар одоо эднийг хардаа амар гоё гааз. За тэгвэл дараачих нь тэр хүүхд аавтайгаа ном уншиж гин. Энэ дээр ном уншаа хичээлэл хийх юм байна энэ ширээн дээр бол. За тэгээд түр бака. За би гэртээ ирлээ. За энэ манай Woolworth тэгээд дэлгүүр байна. Манай гэрийн дотор байдаг дэлгүүр. За энэ болохоор чигээрээ хараа манай гэр байна. За тэгээд нэг иймэрхүү. За тэгээд өнөөдрийн бичлэг гоё байсан гэж найдаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай. Зүрхээ дараарай.